үзэгчдээ сайн телевиз улс төр эдийн засаг нийгмийн асуудлаар бэлтгэсэн орон нутгийн чанартай оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургалч үзлийн эндэр байж тэнцвэртэй мэдээллийг хүргэж байх болно. Құрметті көрермендер, Саян телевизиясы қоғам саясат экономика бағытында дайындаған жүргізушілердің өргіз жаңалықтарын сіздерге жеткізуге әзір болды. Одоо та бүхэн оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн товч агуулгатай танилцсан уу? Енді сіздер өргіз жаңалықтарының негізгі мазмұнымен таныс болыңыздар. Захиргааны ерөнхий хуулийг аймгийн захиргааны байгууллагын алба хаагчдад чадварчуулах сургалт боллоо. Аймгийн хүүхдийн нэгдсэн чуулган болж байна. Аймгийн прокуророос өнгөрөх 4-р сарын ажлын тайлангаа ард иргэдтэй тайлгналаа. Өнгөрөх 7 хоногт зайд сургуульд Төөрх улсаас саяран хажийн урилгаар багш нар ирээд туршлага солилцоод буцлаа. Их үзэгчдээ одоо та бүхэн эдгээр үйл явдлын дэлгэрэнгийг хүлээн авна уу? Эхний мэдээ. 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Монгол улсын их хурл Монгол улсын түүхэнд анх удаа захиргааны байгууллага албан тушаалтны үйл ажиллагаа шийдвэр гаргах процессыг тогтоосон захиргааны ерөнхий хуулийг баталсан юм а. Уг хууль нь 2016 оны 7 дугаар сарын 1-нд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Энэхүү ажлын хүрээнд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг аймгийн нийт захиргааны байгууллагуудын ажилчдад уг хуулийн тухай танилцуулах захиргааны байгууллагын ажилчдыг чадварчуулах сургалтыг өнөөдөр Хэлийн цэргийн Техник зүүн 65 дугаар ангийн соёлын танхимд зохион явууллаа. 2015 жылдың маусым айының 19 күні Монғолия мемлекетінің ұлы құрылы Монғолия мемлекетінің тарихында алғаш рет әкімшілік ұйымы билік іс-шарасы шешім шығару процесін тоқтатқан әкімшіліктің негізгі заңын бекітті. Бұл заң 2016 жылдың шілде айынан бастап іске аса бастаған. Бұл іс-шара аясында үкімет үйінің шешім шығаратын агентлігі аймағымыздағы барлық әкімшілік орындарының жұмысшыларына заң жайында түсінік беріп, әкімшілік орындарының жұмысшыларын мамандандыру оқытуын бүгін 0165 әскери отрядтың залында ұйымдастыруда. 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Монгол улсын их хурл Монгол улсын түүхэнд анх удаа захиргааны байгууллага албан тушаалтны үйл ажиллагаа шийдвэр гаргах процессыг тогтоосон захиргааны ерөнхий хуулийг баталсан юм а. Уг хууль нь 2016 оны 7 дугаар сарын 1-нд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Энэхүү ажлын хүрээнд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг аймгийн нийт захиргааны байгууллагуудын ажилчдад уг хуулийн тухай танилцуулах захиргааны байгууллагын ажилчдыг чадварчуулах сургалтыг өнөөдөр Хэлийн цэргийн Техник зүүн 65 дугаар ангийн соёлын танхимд зохион явууллаа. Сургалтанд захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, захиргааны ихмийн хэмжээний акт, захиргааны бусад үйл ажиллагаа, төлөвлөлт, захиргааны шийдвэр гүйцэтгэл, захиргааны актад гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журам зэрэг үндсэн сэдвүүд багтсан юм а. Монгол Улсын их хурлаас 2016 онд захиргааны ерөнхий хууль гэж батлагдсан. Тэгээд энэ захиргааны ерөнхий хууль бол захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа одоо гаргаж байгаа шийдвэрийн талаар зохицуулах суур хууль юм байна. Ямар байдлаар үйл ажиллагаа явуулахын те ямар шийдвэр гаргах ёстой. Тэр шийдвэр нь одоо хууль заасны дагуу ямар шаардлага хангах ёстой бай гэдэг энэ суур зохицуултуудыг одоо хуульчилж өгсөн юм чухал хууль батлагдсан. Тэгэхээр энэ хуулийг хэрэгжүүлэх, энэ хуулийг сурчлан таниулах үйл ажиллагаа бол энэ хууль батлагдсанаас хойш үе шаттай орол хийгдэд явж байна. Тэгээ одоо энэ удаагийн сургалт бол хууль зүйн дотоод төрийн яам болон холбооны бүгд Герман улсын ханс сайдлаас хамтраад одоо орон нутгийн захиргааны байгууллагуудыг энэ захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэх чадварчуулах. Тэгээ өмнө нь бол танилцуулах сургалт явагдсан. Одоо тэгээ танилцуулах сургалтуудаа дараагийн үе шатны буюу чадварчуулах юм сургалтыг бол орон нутгаар бол хийж байна. Тэгээд энд орон нутаг бол нийлээ өөрснөө их ач холбогдол өгч идэвхтэй оролцож байна. Тэр нь ч мөн одоо аргагүй юм. Шинэ хууль, нэгдүгээр шинэ хууль тий. За энэ хуулиараа бол зохицуулсан бас шинэлэг ийм нэлээд олон зохицуулт байгаа учраас захиргаа байгууллагууд бол нийгмийн олголттой болохыг бол хичээж байна. Тэгээд мөн энэ
нэг мөр ойлголттой зөв хэрэглэх талаар бол бид нар ийм сургалтыг олол зохион байгуулалт явж байна. Тус хуулийн дотор бас хэдэн зүйлтэй байна. Тий. Энэ хууль бол нэлээд том хууль. Тий. 5 хэсэг 11 бүлэгтэй 108 зүйлтэй ийм том хууль. Одоо ерөөсөө энэ хуулийн маань зорилго нь юу вэ гэхээр нийтийн эрх зүйн хүрээнд одоо захирамжуулсан шийдвэр гаргадаг. Тий. Өөрөөр хэлбэл нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа захиргааны байгууллагаас иргэн хуулийн этгээд рүү чиглэсэн тэр чиглэж явуулж байгаа үйл ажиллагаа тэр үйл ажиллагааныхаа хүрээнд гаргаж байгаа шийдвэрүүд нь ямар байх хэвтэй тийм ээ. Захиргааны байгууллага яг тэр үйл ажиллагааг явуулаад тухайн үйл ажиллагааны улмаас гаргаж байгаа шийдвэр нь энэ хуулинд заавал нийцсэн байх хэвтэй гэдэг. Тэр одоо харилцааг зохицуулж байгаа ийм онцлог хууль юм байна. Тэгээ ер нь яг зөвөр томоор хараад үзэх юм бол эрх зүйн шинжилгээний хувьд бол захиргааны эрх зүйн одоо салбарт нэлийн тэм шинжилэл хийж байгаа тий захиргааны эрх зүйн шинтгэлийн хүрээнд хийгдсэн нэлийн тэм томоохон ажлын нэг л дээ. Өөрөөр хэлбэл захиргааны эрх зүйн одоо суур хууль юм байна. Монгол улс өмнө нь захиргааны байгууллага албан тушаалтнуудын үйл ажиллагааг нэгдсэн нэг хуулиар журамлаж байгаагүй учраас энэхүү захиргааны ерөнхий хуулийг судлаачид түүхэн үйл явдал хэмээн үздэг юм а. Энэ хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн хуулийн этикеттэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршдог ажээ. Аймгийн хүүхдийн нэгдсэн чуулган өчигдрөөс эхэлж Хүчинт драмын театрт зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус чуулганд 300 гаруй хүүхэд багчууд идэвхтэй оролцож санал бодлоо хуваалцаж байна. 2 жилд нэг удаа тогтмол зохион байгуулагддаг уг арга хэмжээний энэ жилийн онцлог нь аймгаас гадна нийт сумуудын хүүхдүүд хамрагдсан явдал байлаа. Аймақтық жасөспірімдер бірлескен конференция кешеден бастап аймақтық музыкалы драма театрында ұйымдастырылуымен қатар аталмыш конференцияға 300-ге жуық балалар қатысып пікір алмасты. 2 жылда бір рет дәстүрлі түрде аталып өтілетін аталмыш іс-шараның биылғы жылғы ерекшелігі тек аймағымызда ғана емес, барлық сумандардың балалары қатысқанымен ерекше болып отыр. Аймгийн хүүхдийн нэгдсэн чуулган өчигдрөөс эхэлж Хөгжмөс драмын театрт зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус чуулганд 300 гаруй хүүхэд багчууд идэвхтэй оролцож санал бодлоо хуваалцаж байна. 2 жилд нэг удаа тогтмол зохион байгуулагддаг уг арга хэмжээний энэ жилийн онцлог нь аймгаас гадна нийт сумуудын хүүхдүүд хамрагдсан явдал юм а. Тус чуулган нь аймгийн хэмжээнд хүүхэд гэр бүлийн өмнө тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга зам, хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох сэдвийн хүрээнд явагдаж байна. За 5 сарын 9-11 өдөр бол аймгийн хүүхдийн нэгдсэн шуулганыг гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газраас зохион байгуулж байгаа. Уг шуулганыг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Дэлхийн зүйн Монгол олон улсын байгууллагын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хамт олонд бас баярлж талархснаа илэрхийлье. Аймгийн хүүхдийн нэгдсэн шуулган зохион байгуулагдахаас өмнө бид нар манай газрын хамт олон бол 3 сарын 17-ноос 4 сарын 20 хүртэл одоо бүх сум үлгий сумын хэмжээнд байгаа бүх сургуулиудад сумын болон сургуулийн хүүхдийн шуулганыг нэг зохион байгуулсан байгаа. Сумын хүүхдийн шуулганд бол 1500 гаруй хүүхдийн төлөөлөл оролцсон. Шуулганы үйл ажиллагаанд бол сумын одоо сургуулийн хүүхдүүдийн нийтг маш сайн байсан. Энэ дээр одоо сумын хүүхдийн шуулганыг зохион байгуулах сумын удирдлагууд болон сургуулийн захирал, сургуулийн нийгмийн ажилтнууд, төлөөлөгч хүүхдүүдэд бас баярлж талархснаа илэрхийлье. Аймгийн хүүхдийн шуулганыг одоо 5 сарын 9-10 гэж төлөвлөснөө төлөвлөгөөний дагуу одоо өнөөдөр хүртэл явагдаж байгаа. Аймгийн хүүхдийн шуулганд бол нийт 300 гаруй хүүхдийн төлөөлөл оролцож байгаа. Шуулганы гол зорилго маань юу вэ гэхээр одоо хүүхдүүд 92 жилд нэг удаа зохион байгуулж байгаа. 2009 онд зохион байгуулсан, 2013 онд 15 онуудад зохион байгуулагдаж байсан. Энэ оны шуулганы онцлог юу вэ гэхээр бид нар урд нь бол ер нь нэг сургууль сум болгонд очиж шуулган зохион байгуулдаг байсан. Энэ удаагийн шуулганы гол онцлог нь юу вэ гэхээр сум болон сургууль болгонд бид нар шуулганаа зохион байгуулад хүүхдүүдийн өсөл бодол, дуу хоолойг бол нэг бүрчлэн сонсож байгаагаараа бас онцлог байгаамаа. Энэ дээр бол зөвхөн идэвхтэн хүүхдүүд гэдэг утгаараа биш, эрен хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, зориулт төлөвлөгийн хүүхдүүд болон оролцооны хүүхдүүд тэгээд
эмзэг бүлгийн хүүхдүүдийн одоо бүх хүүхдүүдийн давхаргийг одоо хамруулсан ийм том шуулганы үйл ажиллагаа болж байгаа. Шуулганы үйл ажиллагаагаар одоо 5 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулад өчигдөр маш амжилттай хүүхдүүд бүр мэтгэлзээд урд урдчлалуудыг бодвол хүүхдүүдийн санал бодол, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа нь бол багш хүмүүжүүлэгчдэд манай хамт олонны одоо мэрэгчлэнүүд, захирлуудад бол маш их таалагдсан. Хүүхдүүд маань одоо жилээс жил үеэс одоо бас өсөж өөрсдийн нэр хүрэгээ ухамсарлаж байгаа нь бас эндээс харагдж байгаа нь бас онцлогтой байсан. Хүүхдүүд тулгамдж байгаа асуудлаа бас ярьсан гэсэн үг. Ярьсан. Одоо жишээ нь сумын хүүхдийн шуулганаар биднээс бол 91 боловсролын түвшин маань яагаад 21-р байранд орж байгаа энэний учир шалтгааныг бид нар тодорхойлоход хүүхдүүдийн дуу хоолойг сонсоод хүүхдүүд болохоор монгол хэлний асуудлыг маш сайн хөндөж ирсэн. Тэгээд өчигдрийн хэлэлцүүлгээр бас монгол хэлний хэрхэн яаж сайжруулах шийдвэрлэх арга замыг бас нэг бүлэгдээр ажиллуулсан байгаа. Тэгтэл хүүхдүүдээс бид нар багш нарыг буруутгахаас илүүтэйгээр хүүхдүүд бас өөрсдөө буруутаа хүүхдүүд яагаад хэрэгцээ хүүхдүүд өөрсдийгөө яагаад биднээс шатгуулж өөрсдийгөө яагаад хөгжүүлж болдгүй юм бэ гэсэн бас асуудлыг дэвшүүлж байсан. Энэ дээр бас монгол хэлний асуудал бас гарсан байгаа. Шуулганаас гарсан одоо үр дүнгуудыг цаашаа ажил хэрэг болгоод явах боломж байгаа юу? Боломж байгаа. Ингээд биднээс 5 сэдвийн хүрээнд одоо хэлэлцүүлэг зохион байгуулсан байгаа. Манайхан одоо албан тодор хөргүүлээд шийдвэрлэх арга замыг тодорхойлоод эргээд хариу аваад тэгээд хүүхдүүдэд бас энэ асуудлыг хэрхэн яаж шийдвэрлсэн талаар бид нар тайлбарлах болно. Хүүхдийн нэгдсэн чуулганыг аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон дэлхийн зан олон улсын байгууллагаас санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Тэд хүүхдүүдийн сурч боловсрох, эрүүл амьдрах, гэр бүлийн орчинд зөрчигдөж байгаа эрхийн талаар болон сургуулийн орчинд тулгарч байгаа саад бэрхшээлийг дурдж шийдвэрлэх арга замын талаар хамтдаа хэлэлцсэн байна. За, сайн байцгаана уу? Та бүхний өнөөдрийн гал халуун мэндийг хүргэе. Даран цогцлбор сургуулийн 11 б ангийн сурагч Эсэнболоо Хүртэжан сая байна. За, би бол аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүн байгаа. За, манай байгууллага бол 2 өдрийн чуулган явуулж байгаа. Чуулган маань 2 жилд нэг удаа тохиолддог. Энэ одоо 3 дахь жилд явуулж байгаа. Тэгээд сум бүрээс сургууль бүрээс 12 хүүхэд манлайлагч хүүхдүүдийг энд авчирсан байгаа. За хүүхдүүд бол ерөнхийдөө маш идэвхтэй оролцож байна. За миний бодлоор бол 2 өдрийн чуулган маш сонирхолтой, маш гоё өнгөрлөө. Өчигдөр бол аймгийн засаг дарга Галмхан оролцсон. Өнөөдөр эко клубын тухай ярилцлага өгж байна. Энэхүү чуулган дээр бас их олон илтгэлүүд тавигдж байна шүү дээ. Өөрийнхөө хувьд бас хамгийн их таалагдж байгаа илтгэл нь ямар илтгэл байсан бэ? Манай аймгийн нэгдсэн хүүхдийн зөвлөлөөс 5 хүүхэд сумнуудад тохиолдож байгаа асуудлын тухай илтгэл тавьсан. Үүнд бол охтуудын дунд гарах асуудлуудын тухай илтгэл тавьсан байгаа. Тэр нь надад маш сайн гоё таалагдсан. Ямар асуудал гардаг вэ? Хүүхдүүд ер нь охтууд бол ахлах ангид орохдоо ер нь сурагч шиг байгаасаа гэсэн асуудлаар маш их ярилцсан байгаа. Тодруулбал үсээ задгаа тавихгүй байх, форм өмсөх, яг сурагч хүүхэд шиг байгаасаа гэсэн үднээс авч үзсэн байгаа. Тус чуулган сэтгэлийн зан удирдах зөвлөлийн талаар, өсвөрийн аврагч хүүхдүүдийн талаар, өсвөр үеийнхэнд тулгамдж байгаа эрүүл мэндийн асуудлууд, ээлтэй тусламж үйлчилгээ, эко клубын тухай, өсвөрийн цагдаа бүлгэмийн тухай зэрэг илтгэлүүдийг мэргэжилтнүүд тус тавьсан юм а. Аймгийн прокуророос өнгөрөх 4-р сарын ажлын тайлангаа ард иргэдэд тайлгнаж байна. Өнгөрөх 4-р сард прокурорын газраас дараах гэмт хэрэг гомдол мэдээллүүдэд хяналт тавин ажиллажээ. Аймақтық прокурор орнынан өткен сәуір айының жұмыс есебін халыққа таныстырды. Өткен сәуір айында прокурор орнынан төмендегі қылмыс қайшылықтарға бақылау қойып жұмыстаған. 2017 оны 4-р сард цагдаагийн газарт хүлээн авч прокурорын газраас хяналт тавьсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл 51, үүнийг төрлөөр нь ангилж үзвэл бусдын эрх чөлөөнд халтсан 13, үүнээс эрүүгийн хэрэг үүсгэсэн 10, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 2, ажиллагаанд 1.
Бусдын эд зүйл хулгайд алдагдсан 12, үүнээс эрүүгийн хэрэг үүсгэсэн 1, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалцсан 5, ажиллагаанд 6, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан 8, эрүүгийн хэрэг үүсгэсэн 7, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалцсан 1, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн эрүүгийн хэрэг үүсгэсэн 2, за бусдын эд хөрөнгийг заллин мэхэлж авсан 2, эрүүгийн хэрэг үүсгэсэн, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалцсан 1. Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн буюу зохих зөвшөөрлгүйгээр молд бэлтгэсэн эрүүгийн хэрэг үүсгэсэн 3, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалцсан 4, шүүхэд хуурамч нотлох баримт бичиг гаргаж өгсөн 1, хуурамч баримт бичиг ашигласан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалцсан 1, химийн хорт бодис болох мөнгөн ус хууль бусаар хадгалсан 1, бусдыг айлганд сүрдүүлсэн 1, бусдыг хүчинтсэн 1, нэрээ эндсэн 1, албан тушаалтнаар төсвийн хөрөнгийг зориултын бусаар зарцуулсан, эд хөрөнгө хувьдаа завьсан зэрэг гомдол мэдээллүүд ажиллагаанд шалгагдж байна. Тус прокурорын газраас хямж хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэрэг 25, үүний 18 хэргийг хэлбэршүүлсэн журмаар хэрэгсэхгүй болгосон. Бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай өвчруулах гэмт хэрэг 16, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгө завших 4, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн 1, бусдын эд хөрөнгийг заллин мэхэлж авах 1, бусдын эд хөрөнгийг хулгайлах 1, бусдын эд хөрөнгийг завших, өргөдүүлэх 1, төдгөлзүүлсэн хэрэг 3, төдгөлзүүлснээс сэргээсэн хэрэг 3, харьяалын дагуу шилжүүлсэн хэрэг 1. Хэргийн ажиллагаанд 12, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаахад 3 даалгавар бичсэн байна. Хэргийн ажиллагаанд 12, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаахад 3, нийтдээ прокурорын газраас хэрэг бүртгэгч мөрдөн байсаагчид 15 даалгавар бичиж ажилласан байна. Мөн яллах дүгнэлтээр шүүхэд 6 хэрэг, яллагчаар татах тогтоол баталж шүүгч шилжүүлсэн хэрэг 2, нийтдээ 8 хэргийг шүүгч шилжүүлж шийдвэрлүүлсэн байна. 6 хэрэг бол хөндөвтөр, 2 хэрэг хөнгөн, уг 8 хэрэгт 21 холбогдогчтой зүйл ангаар нь дурдвал хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих, аюулгүй ажиллагааны журам зөрчих 1, бусдын эд хөрөнгийг хулгайлах 1, бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаат учруулах 2, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журамын эсрэг гэмт хэрэг 1, ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих 1, хоригдсон буюу хязгаарласан эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх 1 хэргийг бол тус шүүгч шилжүүлж шийдвэрлүүлсэн байна. Мөн иргэдээс хэрэг материалыг хян шийдвэр гаргасан прокурорын шийдвэрийг эс зөвшөөрч аймгийн прокурорт давж заалдах 11 гомдол, бусад хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч нарын шийдвэртэй холбоотой 8 гомдол хүсэлт гаргасныг тус прокурорын газраас шийдвэрлсэн байна. Гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажил зохиологоор аж ахуйн нэгж байгууллагад 6 мэдээлэл, зөрчил арилгуулахаар 2 шаардлага бичсэн байна. Өнгөрөх 7 хоногт Заид сургуульд түүх улсаас саярын хажуурлахаар багш нар ирээд туршлага солилцоод буцлаа. Ирсэн зочдыг тус сургуулийн сурагчид маш хүндэтгэлтэйгээр угтаж авсан юм а. Өткен аптада Заид толық орта мектебіне Түркия мемлекетінен Сайран қажының өтінішімен ұстаздар келіп тәжірибе алмасты. Келген қонақтарды аталмыш мектептің шәкірттері құрметпен қарсы алды.
kurum adına gelmedik. Seyran Kadri Bey bir özel okulunun olduğunu, özel okulda Türkiye'nin de tecrübesinin gerekli olduğunu söylemiş. Biz de bunun üzerine kalkıp geldik. Okulu yerinde görmek istiyoruz. Gördüğümüz kadarıyla çok başarılı bir okul. Öğrenciler ve öğretmenler bütünleşmişler. Birbirlerini çok seviyorlar. Ахугаас ирсэн. Тэгээд Сайран Кадир ахуулаараа одоо надад нэг юм сургуулигаа тэрний ирээд үзээч, зочин нь бол очоо гэвтгсэн. Тэгээд ирсэн. Тэр сургуулийг гарлаа үзлээ. Маш гоё сургууль байна. Багш нарын сурагчтай одоо нэг нэмэхэд төлөө ажилласан. Нэг тийм маш гоё чанартай сургууль гэж байна. За одоо бид болохоор туршлага солилцохоор тий одоо энэ хүмүүс мэддэг одоо юу нэ тэрнийг хэлэхээр туршлагаа солилцохоор тэгээд Туркийн талаас энэ хүмүүсийн талаас одоо бид юу сурмаар байна тий тиймэрхүү сурлага юу солилцох талаар сэтгэнэ. Ирэн үзэгчдээ саяны телевиз улс төр эдийн засаг нийгмийн асуудлаар бэлтгэсэн орон нутгийн чанартай оройн цаг мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Хөтөлбөрийн төгсгөл цагаа гаргуулсан маргааш өдрийнхөө өрнийн зурхайг хүлээн авч үзсэн үү. Құрметті көрермендер, Сайын телевизиясы қоғам саясат экономика бағытында дайындаған жергілікті жердің іргі сан жаңалықтарын назарларыңызға ұсынды. Жаңалығымыздың соңында сіздер ертеңгі ауа райы және де жұмыснамамен таныс болыңыздар. Thank you.